Сайн байна уу? Бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би NRCC компаниас судлаач Хуншаа байна. Өнөөдөр би та бүхэндээ манай компаниас эрхлэн гаргадаг хэрэглэгчийн итгэлийн индексийн тайлангийн 2026 оны 1-р улирлын үр дүнд орсон валютын ханш орон сууцны үнийн өөрчлөлтийн индексийн талаар товч танилцуулах болно. Иргэдийн 31.4% нь валютын ханш өснө гэж хүлээж байна. Энэ өмнөх улирлаас 10.3 пунктээр доогуур байна. Ирэх 6 сард хүлээгдэж буй $1 ханш 3663 төгрөг. Энэ нь одоо байгаа зах зээлийн ханш болох 3573 төгрөгөөс 90 төгрөгөөр өснө гэсэн хүлээлттэй байгааг харуулж байна. 6 сарын өмнө иргэд валютын ханшийг 3693 төгрөг болно гэж хүлээж байсан бол энэ нь одоогийн байд ханшнаас 120 төгрөгөөр дээгүүр байна. Түүнчлэн энэ улиралд валютын ханшийн талаарх тодорхой бус байдал бага зэрэг буурчээ. Орон сууцны үнийн өөрчлөлтийн талаарх хүлээлтэд үндэслэн тооцсон индексийг энэхүү зурагт харуулв. Орон сууцны үнийн өөрчлөлтийн индекс 100-аас өндөр бол үн өснө гэсэн хүлээлт хамгаалж байгааг, 100-аас бага бол үн буурна гэсэн хүлээлт хамгаалж байгааг харуулдаг. Энэ улирал иргэдийн 64.5% нь орон сууцны үнэ өснө гэж хүлээж байгаа бөгөөд энэ нь өмнөх улирлаас 6.5 пунктээр буурчээ. 2026 оны 1-р улиралд орон сууцны үнийн өсөлтийн индекс 188.6 байгаа нь өмнөх улирлаас 3.8 пунктээр доогуур үзүүлэлт байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.